Зайдас шалгаруулах тэмцээн 1. Сайн хүү. Хөөх, мундаг юм аа. Энэ зайдас ямар ухаалаг юм бэ? Юу болов вэ? Суу. Хөлөө. Агаар дэргээрээ. Миний харж байсан зайдснуудаас хамгийн ухаалаг нь байна. Хөдөлгөөний эвслийн харалтаа. Ноён талах ирж гисэн байна. Зайцаа яаж ийм сайн сургаж чадсан юм бэ? Шилдэг нь Хонц юм байхгүй. Эзний дураагаад ухаалаг байхгүй. Хардаа? Зайдас шалгаруулах тэмцээн. Энэ нь заавал оруулаарай. зайдс бол төрүүлж чаднаа. Ядаргаа та ийм юмд орж яа. Алив шагнал нь 1 сая. Аюу. Шагнал 1 сая. Дээр нь хамгийн дээд зэрэглэлийн зайдасны хоол өгнө үү? Ийм сайхан боломжийг алдаж чадахгүй. Зайдас чи орно. Хөөх. Чиний хотын бүх зайдснууд энд цуглж өгчээ. Тэр хардаа. 25, 26. Айл зурган дээр байгаа нь дээр үеийнх вэ? Бүгдээрээ л мундаг юм байна да. Хэдүүлээ одоо яана. Харин тийм ээ. Хөө, тэр зайдас чинь Себастьян байна. Хатаханы нөгөө алдартай зайдс. Аха. Өдий болтол бүх тэмцээн төрүүлсэн гэсэн. Тэгээд дээр нь бүх төрөлд бүтэн оноогоо авсан гэсэн. Өө нэрээ юу? Энэ жил ч гэсэн Себастьян төрүүлэхэндээ. Тийм ээ, тийм. Хатан хааны зайдс үнэхээр чадварлаг бололтой шүү. Юунд нь санаа зовсон юм бэ? Энэ жил манай зайдас төрүүлнэ. Ягаад гэвэл ноён талах бий байна шүү дээ. Ноёд хадаг та нараа. Одоо 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээнээ эхлүүлье. Эхний тэмцээн бол саадыг давах. Тусгайлан байрлуулсан бүх саадыг давсан зайдас дараагийн үед орох боломжтой. Бүгд бэлдээд эхлээрэй. Алга. Одоо яана? Тийм ээ, зайдс. Сайн бай. Болтага. Олон зайдснууд хасагдж байгаа ч эсэг зайдснууд урагшаа явсаар байна. Сүүлийн саад бол нарийн гүүр. Эдэн зайдас давж чадах бол үнэхээр сонирхолтой байна шүү. Яна дог хото. Эхний тэмцээнийг Шеферд, Инк Дулдури гээд ноён талхны өсчний газрын зайдс давлаа. Тийм ээ. Зайдсхан маань сүүлийн саадыг давчихлаа штэ. Тэр харал да. Санаа зовлтгүй. Дөрвөн зайдас эхний тэмцээндээ тэнцсэний дараа одоо Себастьян гарч ирлээ. Юу? Себастьян уу? Себастьян хүчрхэх ялагч гэсэндээ сандрах юмгүй явж байна шүү. Одоо л эхэлж байгаа мó. Энэ одоо юу вэ? Манай аврах Себастьян эхний тэмцээний саатуудыг давж чадлаа. Аргагүй л 9 жил дараалан ялсан ялагчиг байна да. Аргагүй л манай Себастьян шүү. Энэ одоо юу вэ? Хойлтан байна штэ. Үнэхээр шудраг бус юм аа. Зайдас шалгаруулах тэмцээний 2 дахь тэмцээнээ эхлүүлж байна. 2 дахь тэмцээн бол IQ-гийн шалгалт.
дөрмөнх энгийн би асуулт асуухад зөв хариулт бичээтэй байгаа самбарын өмнө очисон зайдас тэнцэн. Эцсийн шатанд 2 зайдас шалгарна. Тэгвэл асуултаа эхэлцгээе. Энэ 2 амттангийн аль нь хорон санаатай вэ? Нэгдүг нь уур хилэн ихтэй хорон санаад таар. Хоёр дахь нь сахиусан тэнгэрмэт Бялуу хатан хаан. Зөв хариуг чиглэлд хөдлөөрэй. Мэдээж хорон санаад таарч шүү дээ. Энэн дээр алдах мулгуу зайц гэж байх уу да. Та нар чинь яагаад байна? Мулгуу зайцнуудаа. Себастьян чи хүртэл үү? Отоохон надад асуултаа бол. Мэдлэр хэмдээцээ. Буруу асуулт байчээ. Дахиад жинхэнэ асуултаа асууя. Дараагийнх нь аль нь зайцнуудын дуртай хоол вэ? 1 ялгадас. 2 дахь нь бол яс. Зөв хариуг чиглэлд хөдлөөрэй зайцнуудаа. Ямар хачин асуулт вэ? Мэдээж хэрэг яс шүү дээ. Ноён талхаа тэрийг хардаа. Зайцнууд ялгацыг сонгосон байна. Тэр зайцнууд ялгадас иддэг юм шиг байна. Заваарсан юм бэ. Себастьян, чи бас яагаад тэнд байгаа юм бэ? Тэрийг нэг учрыг олоодох тоо. Мэдлэр хэмдээцээ. Зя, зөв хариу бол 2 буюу яс байлаа. Сайнх ёстой хамгийн хүнд асуулт байлаа шүү. За ингээд 2 дахь тэмцээнд ялсан зайдс бол хүчтэй өрсөлдөгч Себастьян ноён талхны үсчний газрын зайдс байлаа. Зайцхан маань эцсийн шатанд дарах нэ. Үнэхээр мундаг байна. Гэхдээ Себастьян яаж эцсийн шатанд өртчихсэн юм болоо? Харин тийм ээ. Ингээд зайдас шалгаруулах тэмцээний сүүлийн шатыг эхлүүлж байна. За ингээд сүүлийн шатанд оролцох зайдснуудаа танилцуулъя. Эхний оролцогч Айкун шилдэг, Царайн шилдэг, Сэтгэлэн шилдэг, Алхны газрын хамгийн шилдэг зайдас Себастьян. Манай аврагтай өрсөлдөх зайдас бол Толгойнч энгийн, Царайнч энгийн бүх юм нь энгийн юм. Ноён талхны үсчний газрын зайдас юм. 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээний ялагч нь хэн болох вэ? Одоо сүүлийн тэмцээн удахгүй эхэлнэ. Сайн уу талхаа? Сайн уу сүү? Сайн уу? Шоко. Сайн уу? Зайцхан. Айдах хамтдаа. Супер. Бүгдээрээ супер. Бүх юм сайхан байна. Супер. Бүгдээрээ супер. Талхны үсчний газар, та нарын байх газар, хэн бүхэн сайхан санагддаг газар. Хамгаас онцгой хатан, ханжахарлын түлэн байна. Харин бид үүнийг хийж болохгүй. Талхай өдөө байна, чинь дөр ганцаараа биш. Талхны үсчин байна, наашааны дээр дутаарай. Ганцаа хүсэл чинь юу тэмүүлж байна, хүрэхэд нь юу дээр болж байна. Өөрийгөө чилөөрөө бүтээн Мөрөөдөх чинь бид хамтдаа билүүлээ. Бид чиний таа болж бүтээ. Божиг бас хамтдаа дууж божигдээ.